Сайн бацхан үзэгчдээ. За Монголын эдийн засгийн форум энэ жил уламжлалт байдлаар зохион байгуулагдахгүй. Гэхдээ тэнд яригддаг чухал стратегийн яриа хэлэлцээрүүд цааш үргэлжлэх ёстой гэдэг утгаараа телевизийн цуврал хилцүүлгийг үзэгч та бүхэнд хүргэж байгаа. Энэ удаад бид уулуурхаан салбар буюу ашигт малтамлын салбарын ирээдүй гэсэн энэ сэдвээр хийхээр зочдоо студидтэй ураад байгаа юм. За гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг дангаараа эзэлдэг уулуурхаан ашигт малтамлын салбар бол яахаар одоо Монголын эдийн засгийн форум хамгийн чухал гол сэдвүүдийн нэг байсаар ирсэн. За ашигт малтамлын одоо тухай хуулинд бас нэмэлт өөрчлөлт оруулахаар яг одоо хилцэгдэж байгаа энэ цаг мөчид өнөөдрийн одоо зочид маань энэ сэдвээр ярилцах юм аа. Эхлээд та бүхэндээ зочдоо танилцуулъя. За миний зүүн гар талаас Ерөнхий сайдын зөвлөх Эрдэнэ Туяа. За мөн Монголын уулуурхаан үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Ган Очир. За мөн Монголын чухал ашигт малтамлын холбооны тэргүүн Даваг, Ажуулдвар Эрдэс баялагын яамны төрийн нарийн бичгийн дарга Дашпүрв нар студид ирсэн байгаа юм а. Та бүхэндээ энэ нэмэлт хүргэе. За өдрийн хүргэе. За хамгийн ихний асуултад бас талууд өөр өөрсдийнхөө байр суурийг шууд илэрхийлээд явах нь зөв байх гэж бодож байна. За мэдээж одоо хөрөнгө оруулалт гэдэг бол яа харахгүй уулуурхаан салбарт одоо хамгийн ихэнд яригддаг сэдв. Тэгвэл хөрөнгө оруулалтын орчин нөхцөл сайжирсан уу гэдэг ийм уламжлалт асуултаар энэ удаагийнхаа хилцүүлгийг одоо стратегийн диалогийг эхлүүлээ. За Эрдэнэ Туяа танаас эхлэе. За яг бид бүхэн одоо энэ уулуурхаан салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж маш олон жил ярьж байгаа. Тэг яг сайжирсан гэж хэлэх үндслэл хараахан байхгүй. Хууль эрх зүйн хүрээний хувьд бид нар хийх ёстой өөрчлөлтүүдээ бас хийж чадлагүй. Одоо сүүлийн 4-5 жил маш гол хуулиуд дээр хөрөнгө оруулалтын тухай хууль ашигт малтамлын тухай хууль гэдэг дээр одоо шинжилсэн найруулга хэлбэрээр нэмэлт өөрчлөлт хэлбэрээр ингээд янз бүрийн хувилбарыг бас төвшүүлж ажиллаж ирсэн, явж ирсэн. Тэгэхээр эдгээр хуулиуд дээр бид нар одоо тодорхой одоо шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж чадаагүй тохиолдолд хөрөнгө оруулалтын орчин одоо сайжрах одоо нөхцөл боломж бол бүрдэхгүй байгаа. Тэгэхээр яа харахгүй одоо хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах за мэдээж хөрөнгө оруулалт орж ирээгүй гэдгийг бол бид нар энэ хууль эрх зүйн орчны хүрээний одоо хүрээндээ харах юм бол орж ирээгүй хөрөнгө оруулалтаар бид нар харж байна шүү. Тэгэхээр тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр хөдөлсөнгүй тий. Тэгэхээр яа харахгүй хөрөнгө оруулалтын орчин бол хууль эрх зүйн хүрээндээ бол тийм таатай биш байна. За тэгээ шаардлагатай өөрчлөлтүүдийг бол хийх ёстой гэж ингээд ярьж ирсэн. Тэгэхээр энэ жилийн үед бол сая одоо засгийн газраар бол нэлээд олон яг саяны нэр дурдсан чухал хуулиуд тий. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, за хөрөнгө оруулалтын тухай хууль, за ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэх мэтчлэн одоо эдгээр хуулиуд маань орж ийн. Тэгэхээр эдгээр хуулиуд дээр орж байгаа өөрчлөлтүүд маань дараа дараагийн одоо хөрөнгө оруулалтыг татахад бол нэлээд том түлхэж золох юм өөрчлөлтүүд бас орж байгаа гэж ойлгож байгаа. За ассоциацийн байр сууриаснаас. За хөрөнгө оруулалтын чиглэлээр бол тодорхой хуулийн өөрчлөлтүүд бол одоогийн байдлаар санал болгосон байж байна. Дэлхийн түүхий эдийн зах зээлд уулуурхаан зах зээлд бол түүхий эдийн үн бол нааштай байна. Хэдий тийм боловч Монгол улсад орж ирэх уулуурхаан хөрөнгө оруулалт бол энэ мөчид бол хязгаарлагдмал байна. Тэгэхээр энэ юуг илэрхийлж ийм гэхээр хууль эрх зүйн орчинд тийм ээ татврын орчинд тодорхой шинжилгэүүдийг хийхгүй бол Монгол улсад энэ чиглэлийн хөрөнгө оруулалт урт хугацаанд одоо орж ирэх магадлал бага байна гэдгийг харуулж байна. Бүс нутгийн хувьд ингээд харьцуулаад аваад үзэх юм бол Төв Азийн бүсийг ингээд аваад үзэх юм бол 2026 онд Төв Азийн бүс 2025 онд хийж байгаа Төв Азийн бүст хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 70% бол одоо Казахстан улс руу орж ийн. Ингээ үүнтэй ингээ харьцуулаад харах юм бол Монгол улсад бол шинээр хөрөнгө оруулалтууд бол ирэхгүй байгаа нь энэ салбарт тодорхой шинжилгэүүдийг хийх шаардлага байна гэдгийг бол боддоор хэлж өгч ингэж харж байна. За Даваг таны хувьд. За бид критикал минерал буюу чухал ашигт малтамлын чиглэлээр нэг сүүлийн 4 жил идэвхтэй ажиллаж байна. Тэгэхээр критикал минерал дагсан хөрөнгө оруулалт гэдэг бол одоо дэлхийн ихэнх улс орнуудын хувьд бол их тийм шин том боломж гэж харагдаж байгаа. Уламжлалт уулуурхад ордог хөрөнгө оруулалтаас бас хэд хэдэн онцлогтой. За уламжлалт байдлаар бол илүү түүхий эдийг хайж олох, тэгээд тэрийг уурхай болгох төвшингээр ихэнх хөрөнгө оруулалтууд хязгаарлагдаад байдаг байсан. Критикал минерал дагсан хөрөнгө оруулалтыг харах юм бол боловсруулах төвшин рүү бас хөрөнгө оруулалтанд дагаж орж ирэх. За дээр нь логистик дэд бүтц рүү нь бас тодорхой хэмжээнд бүс нутгийн хэмжээний хөрөнгө оруулалтууд ороод ирэх ийм өргөн боломжууд бас нэгдэт байгаа. Тэгэхээр бидний хувьд ерөнхийдөө өмнөх манай хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулалт талтай болцсон юу хийсэн гэхээр хайгуулыг дэмжих, уулуурхайг дэмжих тал руугаа
яригддаг. Эсвэл тэрийг хязгаарлалт руугаа их яригддаг байсан. Тэгэхээр бидний хувьд одоо хүлээгдэж байгаа реформ нь юу байх ёстой гэхээр илүү тэр олон шаттай, илүү их хэмжээний одоо нэмэн үртгэн Монгол улсад үлддэг тийм хэмжээний технологи Монгол улсад орж ирэх, боловсруулах үйлдвэрүүд Монгол улсад орж ирэх, дээр нь мэдээж шинэ ашиг малтмалуудыг Монголд нээж илрүүлэх тэр төслүүдийг бий болгох гэдэг ийм өргөн хүрээний орчныг нь бүрдүүлэхгүй бол ерөнхийдөө одоо бас болохгүй байна. Ялангуяа энэ критикл минералыг дагаад дэлхийн их олон орн ковидоос хойш хөрөнгө оруулалтынхаа орчныг энэ рүү чиглүүлж өөрчилж байгаа үед бид нар бас энийг зайлшгүй хийх хэрэгтэй. За, яамны зүгээс ямар байр суурьтай байна юм бэ? За, олуурхаан салбарт хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах хүрээндээ бол хамгийн чухал зүйл энэ хөрөнгө оруулалтад орон нутгийн эсэргүүцэл гэдэг зүйл хамгийн чөдөр тушаа болдог, тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгодог ийм зүйл байдаг. Тэгэхээр бол энэ ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид бүхэн энэ улуурхаан төслүүдийн байгаль орчин сэрэг нөлөөллийг бууруулах буюу энэ хаалт нөхөн сэргийлтийг сайжруулах чиглэлийн хариуцлагатай залтыг оруулж өгж байгаа. Энэ нь бол тухайн төсөл хэрэгжүүлэгч өөрөө хүн хүч техник эдийн засгийнхаа боломж нөхцлөөр хаалт нөхөн сэргийлтээ хийн. За хаалтын барьцааг бол төслийн 3-2 явж байгаа үе шатанд 100% байршуулж улмаар нөхөн сэргийлтээ хийж хэрэгжүүлснийхээ үндсэн дээр төлбөрөө чөлөөлж авах ийм хатуу хариуцлагын заалт оруулж өгч байгаа. За мөн болвол орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд ордог амнаатын төлбөрийг 10% байгааг бид хүн бол 15% болгож нэмэгдүүлж байгаа. Ингэснээрээ орон нутагт ажиллаж хөдөлмөр хийж байгаа хүмүүс маань өөрсдийнхөө аюулгүй найдвартай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөшүүрэг нэмэгдэж энэ чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг орон нутаг өөрөө санхүүжүүлэх боломж нь нэмэгдэнэ. Ингэснийхээ хүрээнд дөрөвний хэлсэн энэ орон нутгийн иргэд удирдлага төсөл хэрэгжүүлэгч компани хоорондын ойлголцол бол сайжирна гэж ингэж үзэж байгаа. За энэ бол орон нутгийн эсэргүүцэл төсөл тодорхой хэмжээнд явах тал дээр, эдийн засгийн тал дээр бол бид хүн бас энэ дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих төрийн өмчит том компаниудаас биржээр дамжуулан дотооддоо бүтээгдэхүүн худалдаж аваад боловсруулаад экспортод гаргах ийм боломж нөхцлүүдийг бий болгож өгч байна. Олон улсынхаа жижигт нийцсэн энэ чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг бий болгож энэд чиглэсэн тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байна. За дараагийн нэг зүйл нь эрүүл үнэлгээний ажил хийх боломжуудыг бий болгож байна. Тэгэхээр ер нь бол олон улсынхаа төвшөндөө улуурхаан салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, дотоодын хөрөнгө оруулалт бол тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжууд бий болно гэж үзэж байгаа. За дараагийн хэсэгт яг сая энд дурдсанчлан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах үүднээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс бол хэд хэдэн хуулийн өөрчлөлтүүдийг хийх заашгүй шаардлага байна гэж хэлсэн. За тэгвэл яг энэ цаг мөчид ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ийм хилцүүлэг яг өрнөж байна. Засгийн газраас бол энэ хуулийн төслийг бол өргөн барьсан. За тэгвэл энэ төслийн зайлшгүй шаардлагын тухай бас тайлбарлаж өгөхгүй юу. Яг хүмүүсийн хувьд бол мэдээлэл авснаар бол амнаатын хувь хэмжээг өөрчилж байгаа гэдэг дээр бол илүү төлхөө анхаарлаа хандуулж байх шиг байна. Тэгвэл энэс илүүтэйгээр бас зайлшгүй шаардлагатай зүйл нь юу байгаа юм бэ? За мөн давхар амнаатыг бас яагаад ингэж бууруулбал зүйтэй гэж үзсэн бэ гэдэг дээр бас байр суурьтай тусансан юм. Тэгэхээр хөрөнгө оруулалт дээр бол бид нар олон улсад өрсөлдөж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалт татвад те бусад хөрөнгө оруулалт татж байгаа. Сая бас манай оролцогчид ч гэсэн хэлж байна те. Казахстан гэхэд хөрөнгө оруулалтын дийлэнх нь тийшээ өрсөж байгаа. Тэг чи ямар нэгэн байдлаар тэнд хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл байна. Хууль эрх зүйн орчин, за доктортой байдал те төрийн дэмжлэг гэдэг ч юм уу. Тэгэхээр яг энэ өрсөлдөж байгаа улсуудын хувьд бол өрсөлдөх чадрыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бол өндөр байгаа. Тэгэхээр манай дээр бас яг энэ хууль эрх зүйн хүрээний өөрчлөлт хийх шаардлагын үндсний шалтгаан нь бол энэ өнөөдрийн манай татварын хууль орчны хууль эрх зүйн орчин нь бол өрсөлдөх чадварыг бол нэлээд хязгаарлаж боомлсон юм байдалтай олон жил болсон. Тэгэхээр бас түрүүний миний дурддгаар бол энэ ашигт малтмалын хууль бол салбарынхны хүрээнд маш олон жил яригдсан өндөр хүлээлттэй. За ялангуяа засгийн газрын хувьд бол мэдээж эдийн засгийг эрчимжүүлэх те. За хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, за ялангуяа оюутлогоо төслийн бүтээн байгуулалтын ажил дуусаад олборлолтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор бол хөрөнгө оруулалтын хувь хэмжээ бол бас үлэмж хэмжээгээр буурч байгаа. Энэ цаг үед бол зайлшгүй ашигт малтмалын хууль дээр бол нэмэлт өөрчлөлт орох хэрэгцээ шаардлага бол үүссэн байсан. Тэгэхээр сая бас манай төрийн нэрийн бичгийн дараагаас дурдж байна. Тэгэхээр орон нутгийн харилцаа, за мөн төрөний ярьдаг хөрөнгө оруулагч нарын гол харж байгаа үзүүлэлт болох татварын орчин те өрсөлдөхүйц орчин.
За мөн одоо хууль эрх зүйчний доктортой байдал гэдээ маш олон зүйлийг бас бид нар хийх хэрэгцээтэй байгаа боловч за тодорхой бас нөхцөл байдлаас энэ хязгаарлагдмал байдлаар зөвхөн нэмэлт өөрчлөлтөөр энэ хуулийн төсөл маань ингээд ороод явсан. Тэгэхээр энийг бол засгийн газрын зүгээс бол өргөн барьсан. За энэ дээр бол одоо улсын хурал дээр тодорхой бас өөрчлөлтүүдийг хийх эрх нь бол байгаа. Тэгэхээр цаашдаа бол яах аргагүй одоо хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх за өнөөдөр одоо өдрөөс өдөрт буурч байгаа хөрөнгө оруулалтын хувь хэмжээ буцаагаад өсгөх, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зэрэгт бол ашиг нутмлын хуулийн одоо үүрэг оролцоо бол нэлээд өндөр гэж харж байгаа. За нөгөө талдаа бол өнөөдрийн одоо хууль эрх зүйчний тогтолцоогоор бол орон нутагт бол жигд хуваарлдаг амнатын хөрөнгийг амнатын одоо татварыг нэгдсэн одоо байдлаар төвлөрүүлээд буцаагаад орон нутагт одоо уул уурхайн үйл ажиллагаа явуулж гинүү, эс явуулж гинүү гэдгээс үл хамааран за жигд одоо хүртэх ийм тогтолцоотой байгаа. Тэгэхээр салбарынхны зүгээс бол энэ дээр бас нэлээд олон жил ярьсан орон нутгийн эсэргүүцэл, орон нутгийн одоо иргэдийн дэмжлэгийг авахд бол энэ орон нутгийн хөгжлийн сангаар нь дамжуулаад илүү их холбоорлолт одоо үйл ажиллагааг дэмжиж байгаа аймагт нь бол илүү төвлөрөх ёстой гэдэг энэ зарчим бол байх ёстой байна гэдгээр бас энэ өөрчлөлтийг хийсэн. Тэгэхээр энэ хуулийн төслийн хувьд бол бид нарт бас 4 жил гаруй 4 засгийн газрын нүүр үзэж за шинжилсэн найруулга нэмэлт өөрчлөлт гэдэг маш олон одоо энэ үе шатыг давж за салбарын нэлээд өргөн хүрээтэй хилцүүлгүүд бас энэ хавраас хойш хийгдчихийж саяны энэ төсөл маань ингээд засгийн газраас одоо улсын хуралдаас өргөн барьсан байгаа. Тэгэхээр ач холбогдлын хувьд бол одоо эдийн засгийн одоо эрчимжүүлэх дээр бол нэлээд одоо төлөв цолох ёстой ийм хуулиа гэж харж байгаа. За ачаалт нутгийн хуулийн нэмэлт өөрчлөлт бол зөвхөн амнат биш нэлээд хэдэн уул уурхайн салбарт тулгамдсан асуудлуудыг бол хөндөж байгаа. Гэхдээ таны асуулт амнат дээр төвлөрсөн учраас амнатын талаар салбарын компаниудын зүгээс ямар барь суртаа байгаа талаар яг хуулийн өөрчлөлт бол миний ойлгож байгаа зөвхөн зэсийн амнатыг ялангуяа зэсийн баяжмал дээр оногдуулаад байгаа амнатыг одоогийн байгаа хуулийн бусад ашигт малтмалтай ижилхэн болгох ийм л өөрчлөлт орж байгаа гэж би ойлгож байгаа. Зүгээр ер нь бол амнатыг буулгаж байгаа, нийтээр нь буулгаж байгаа ийм хуулийн төсөл гэж би бодохгүй байна. Зэсийн баяжмал дээр ер нь бол яг амнатыг хоёр үндсэн зарчмаар тавьдаг дэлхийн улс орнуудад. Тэр нь юу вэ гэхээр борлуулалтын орлогон дээр шууд оногдуулдаг. Тэр нь бол улс орнуудаас хамаарат 2.5-аас за хамгийн ихтэй шаталсан үнээс хамааруулаад 12.5 хүртэл байдаг. За нөгөөх нь болохоор ашигаас нь хамаарсан гэдэг. Ашигаас хамаарсан амнат бол за яг Чил, Канада гэдэг хэд улсуудад байдаг. Энэ нь бол нэг ашигаас нь хамааруулаад компани ашигын татвараас гадна 13-аас 25% хооронд хэлбэлцэж идэг гэсэн үг. За энэ хоёр системийн дунд одоо Монголд тавигдсан зэсийн баяжмал дээр тавигдсан амнат нь үндсэндээ ашигтай суурилсан тэр амнат татварыг борлуулалт дээр шууд тавьчихад байгаагаас Монголд зэсийн дараагийн тийм ээ эрдэнэт оюут толгойг олоход тийм ээ тэдгэрийг ингээд дараагийн бүтээн байгуулалтыг хийхэд татварын ачаал бол яг энэ түвшинд аяга өндөр болчиход байгаа. Тэгэхээр бүх уул уурхайн төслөөр татваруудыг нийлүүлээд effective tax rate буюу яг тухайн төсөл дээр оногдож байгаа татвар хэд байгаа юм бэ гэдээ харьцуулдаг. Тэгэхээр зэсийн баяжмал үйлдвэрлэдэг одоо эрдэнэт оюут толгой шиг оюут толгой бол гэхдээ тусгай хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан байдаг тийм ээ. Яг тэрнийг ингээд аваад үзэхлээр Монголд одоо шинээр төсөл болгож байгаа төслүүд бол үндсэндээ 72% буюу дэлхийд хамгийн өндөр effective tax rate гэсэн үзүүлэлттэй болчиход байгаа юм. Тэгэхээр Монголд бол яг одоо зэсийн баяжуулах үйлдвэр бариад шинээр төсөл хэрэгжүүлэхэд бол хэцүү. Хэдийгээр яг өнөө цагийн одоогийн үн өндөр байж болно. Гэхдээ одоогийн үн өндөр байна гэдэг маргаашийн үн заавал юм байна гэсэн үг биш шүү дээ. Яагаад гэвэл уул уурхайн төсөл маань өөрөө үндсэн хөрөнгө оруулалтыг шаарддаг. Тэгээд тийм ч учраас техник эдийн засгийн үндэслэлийг хийхэд бол үргэлж түүхэн үнийг авч үздэг. Одоогийн үнийг биш. Тэр нь юу вэ гэхээр урт удаан хугацаанд хийгдэх энэ төслийг ялангуяа уул уурхайн одоо энэ салбарын урт удаан хугацааны хөгжлийг авч үзэж байгаа тохиолдолд бид нар зөвхөн өнөө маргааш гэсэн 2 жилийн үнэн дээр тулгуурлаж шийдвэр гаргаж бол ерөөсөө болохгүй гэсэн санаа. Тэгээ энэ алдааг бид 12 онд хийцэн. Энэ алдаагаа цөмөрөө эргэж засъя гэдгийг бол салбараас ярьж байгаа. Одоогийн байдлаар яг 12 оноос хойш энэ зохиомл кимуда энэ одоо алдаатай амнатын бодлогоос болоод өнөөдөр одоо тухайн үед л одоо нээгдсэн байсан үйлдвэрлэлд шилжиж болох тийм төслүүд бол одоо 21 төсөл Монгол улсад яар хэрэгжээгүй одоогийн байдлаар
байж байна. Тэгэхээр энэ нэг юм хилээд байна. Тэр нь юу гэхээр Монгол улсад яг одоогийн байдлаар зэсийн баяж мөлийн үйлдвэрүүд хөрөнгө оруулахад бол бусад бүс нутгаас хамаагүй өрсөлдөх чадвар сул байгаа нь харагдаад байгаа. Яагаад гэвэл манай хөрш Оросын холбооны улсад амнаад 8%, Казахстанд 8% те. Бид нар өөрсдөө энэ 20%-ийг тавиад байж болохгүй л гэсэн санааг хэлж байгаа. За. Энэ нөгөө газрын дор байгаа баялагийг газрын дээрх хөгжил болгож одоо хувиргах ажлыг зохицуулж байгаа гол тулгуур хууль. Энэ хууль өөрчлөгдөх 3 түүхэн нөхцөл бүрдчихэд хүлээгдээд байдаг. Бид нар энийг нь хийж чадахгүй байдаг. Эхнийх нь ерөнхийдөө энэний одоо яг дэлхийд нээлттэй байдаг ийм зохицуултыг авчирж ирж тавиад 30 орчим жил энэ хуулиа мөрдөөд явж байгаа. Тэгэхээр энэ хуулийг 30 орчим жил мөрдөх явцад маш олон нийгмийн хөгжлөөс болоод улс орны хөгжлөөс болоод тухайн салбарт шинээр бий болж байгаа ч юм уу ажиллаж байгаа компаниудад тулгарч байгаа асуудлаас болоод одоо засвар үйлчилгээ хийх ийм нэг түүхэн хэрэгцээ байгаад идэг. Нөгөө нэг юм нь хөгжлийн ирээдүйн онцлог гэж байна. Ялангуяа энэ критикл минерал дэлхийн ногоон эрчим хүч рүү шилжих шилжилт. Эсвэл энэ одоо сүүлийн үед дайн байлдаа их гараад улсууд хоорондоо том гүрнүүд дайтаад эхэлж байгаа үед батлан хамгаалах чиглэл рүү энэ ашиглалтмлыг ашиглах ч гэдэг юм уу ингээд шинэ нөхцөл байдлууд үүсээд байгаа. Энэ шинэ нөхцөл байдал нь өөрөө 1-2 жил байжээс нь алга болчих зүйл биш. Ирээдүйн 40-50 жилийг магадгүй тодорхойлж магадгүй хүчин зүйл байгаа. Тэгэхээр ирээдүйн тэр 40-50 жилд Монгол улс газрын дорх баялгаа газрын дээрх хөгжил болгож хувиргах тэр стратегитайгаа уйж бас энэ эрх зүйн орчныг шинжлэх ёстой. Гурав дахь нь бол энэ Монгол нутагт амьдарч байгаа монгол хүмүүсийн одоо сайн сайхан амьдрахад энэ баялагийг яаж зохицуулах вэ гэдэг зүйл нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр саяхан 4-5 жилийн өмнө орчихсон. Тэгээ энэ 3 зүйлтэй холбоотойгоор энэ хуулинд зайлшгүй өөрчлөлт хийх ёстой. Тэгээд энийг нь бодоод одоо ерөнхийдөө энэ рүү чиглэсэн заалтуудыг энэ хуулийн тодорхой хэмжээгээр суулгаад явж байгаа. Мэдээж том юмыг том зорилгын төлөө хийхэд бол ингээд одоо жижиг кейсээр буулгаад харах юм бол янз янзын өнцгөр сонь харагдана шүү дээ. Тэрийг нь бол мэдээж хүмүүс хууль батлагдах явцад хэлцэх явцад эсвэл батлагдсан нь олж хараад хөө эн чинь ингэж байна гэдэг. Энэ бол эрүүл зүйл, эрүүл шүүмжлэл байдаг. Тэгвэл энэ эрүүл шүүмжлэл болон эрүүл биш янз бүрийн шүүмжлэлд сатааралгүйгээр саяны ярьсан энэ өнгөрсөн хугацааны янз бүрийн тохируулгуудыг хийх, ирээдүйд чиглэсэн шинжилтүүдийг хийх, дээр нь хамгийн чухал нь энэ баялагийг монгол хүний сайн сайханд чиглүүлэх ёстой, тэр үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх гээд энэ том жанжин шугамаа ерөөсөө алдалгүйгээр энэ асуудалд хандаад энэ өөрчлөлтийг хийх ёстой. Энэ бол юу гэдгийг те өнөөдөр бидний өмнө тулгарч байгаа түүхэн ийм үүрэг, энэ үүргээ бид нар биелүүлж чадвал одоо гавьяагийн гайгийн үүрэн биелүүлж чадахгүй бол бас одоо гайгийг бид нар хойч үе маань үүрэх болно гэсэн. За таны асуултын энэ хамнаатыг 10% болгосонтой холбогдлолтой одоо яагаад ийм зохицуултыг хийж байгаа юм бэ гэдэг энэ бол маш тодорхой зүйл. Бид бүхэнд бол 2 өөр ойлголт байгаа. Нэг нь бол энэ стратегийн ордын ойлголт. Нэг нь бол одоо энгийн энэ олборлт хийгээд явдаг стратегийн бус одоо ард газруудын ойлголт. Тэгэхээр энэ 10% болсон ойролцолт бол энэ стратегийн бус дөрөвний одоо ассоциацийн хэлж байгаа шиг энэ 21 төсөл өнөөдөр 2010 оноос хойш төсөл бэлтгэгдээд өнөөдөр үйлдвэрлэлд нэвтэрч чадахгүй байгаа энэ төслүүдэд хөдөлгөх замаар одоо 60 мянган хүний ажлын байрыг бий болгох, Монгол улсын одоо баялагын санг арвижуулах ийм одоо боломж нөхцөл харин энэ дэлхийд зэсийн үн өндөр байгаа үед энэ хөрөнгө оруулалтыг татаж энэ төслүүдэд хөдөлгөх түүхэн боломж нь магадгүй одоо хэдэн жилийн дараа зэсийн үн тодорхой хэмжээнд унах ч гэдэм үү энэ хөрөнгө оруулалтын орчин илүү сайжрахгүй байх, илүү докторгүй болох нөхцөл байдлыг ч байг гэхгүй тий дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал энэ геополитикийн асуудлууд одоо ийм савлгаатай ийм одоо он жилүүд л байна штэ. Хоёр дахь зүйл нь бол энэ бас болгоомжлоод байгаа нэг зүйл байгаа. Энэ стратегийн орд дагаад одоо амнаатын төлбөр буурчих үедээ гэдэг ийм одоо болгоомжлуудыг бас ярьж штэ. Тэгэхээр бол монголчуудаа бас бид бүхэн энэ том одоо төсөл энэ эдийн засгийн нөхцөл байдал дээр бол их хэрсүү хандах хэрэгтэй. Тэгээ монголчууд бид бүхэн хэлдэг штэ. Мянга сонсохоор одоо нэг үзээ гэж. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт
одоо хийгдэхгүй одоо хിവэрэ байгаа болон өнөөдрийн мөрдөгж байгаа хуулийн хуулийг бол одоо бас таавхан дэлгэцэнд одоо харуулж өгөөч гэж хүсэж байна. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн одоо 6-гийн 2-д бол маш тодорхой заалт байгаа. Энэ орд бол одоо Монгол Улсын ард түмний мэдээлэл байх үндсэн зарчимд тулгуурлаад одоо 50 дээр нэмэх нь буюу үр хөгж нь бол ард түмний дийлэнх нь байна гэдэг ийм одоо хуулийн зохицуулттай. Үүнийгээ дагсан ашигт малтмалын тухай хуулиараа хүртэл одоо энэ стратегийн орд газрын 34%-ийг одоо төр өнгөө эзэмших үүнийгээ тусгай амнаатаар орлуулж болох ийм одоо зохицуулттай. Энэ тусгай амнаатын орлуулах зохицуулт бол одоо 5% төгжих ийм одоо зохицуулт байсан бол 2025 оны 1 сарын одоо өөрчлөлтөөр бол энэ таазыг аваад ажицсан. Тийм учраас бол энэ 5 биш 10, 20, 30% хүртэл байх юм одоо өргөн боломжтой. Энийг нь бол жишээлбэл одоо онтроо дээр хилцэл хийж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах явцад хилцлийн баг тэрийг одоо тохирж түүнийгээ одоо улсыг үйлдвэрүүн мэдүүлээд ингээд тодорхой хэмжээнд Монгол Улсын үндсэн хууль ашигт малтмалынхаа хуулинд нийцүүлээд ингээд үр ашиг нь бол дийлэнх болгох нь Монголын ард түмэнд байна гэдэг зохицуултаараа хийгээ явах бүрэн боломжтой. Тэгэхээр энийг бол бас ялгаж салгаж ойлгох нь бол одоо бид бүхний хувьд бол зөв байгаа тийм. За мэдээж хилцүүлэг гэдэг бол эсрэг тесрэг байр суурьуудын одоо дуу хоолой байдаг. Тэгэхээр дээр нь нэмэх нь одоо байр суурьуд байхаас гадна аргументуудыг дэвшүүлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ дээр би нэг зарим зүйлсийг тодруулж асуумаар байгаа юм. Ягаад гэхээр эсрэгцүүлж одоо яригдж байгаа асуудлууд дээр эсрэгцүүлж асуухгүй болвол бас тэнцвэртэй биш болчих юм шиг санагдаад байна л да. Тухайлх юм бол амнаатыг бол засгийн хувь хэмжээ өсөж байгаа, дэлхийн зах зээл дээр өсөж байгаа үед амнаатын хувь хэмжээг бууруулсан орн байхгүй гэдэг нэг одоо баримтыг хэлж байгаа, одоо эсрэгцүүлж байгаа тал тийм ээ. За нөгөөх нь одоо жишээлх юм бол зэсийн баяжмлаар зэсийн одоо тэр одоо үйлдвэрээр зэсээрээ одоо магнат гэж хэлж болох хуудас Перу, Чили улсын хувьд ингээд аваад үзэхээр амнат нь 8-аас 26% таа байна гэдэг ийм үг өгж байгаа. Мэдээж шатлсан хэлбэрээр буюу дэлхийн зах зээл дээр зэсийн үн өсөх тусам амнатын хувь хэмжээ өсдөг яг манайх шиг тийм ээ. За дээр нь одоо зэс яхаарахгүй үнэтэй байна. 4-5 жилийн өмнө ерөөсөө 8500 байсан бол өнөөдөр 13000 авчихсан үнэтэй байгаа. Тэгэхээр ийм үнэтэй үед энэ яг цаг хугацаагаа олсон зүйл мөн үү? Мөн зөвхөн Эрдэнэт үйлдвэрийг бас энэ амнаатын хуучин үнээрээ буюу хуучин зүйлээрээ амнат авна гэд бас тавьчихсан байсан баг шиг байсан тий. Тэр тухай яс хэлжсэн. Батнарын талаараа гişүүд бол хэлжсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас нэг байр суурьтай сонсъё гэж бодож байна. Тийм яг зэсийн үн өсөж байхад гэдэг тэгэхээр яг энэ боломжийг бол бид нар ашиглах хэрэгтэй байхгүй юу? Одоо үн өндөр байна. Зэс гэдэг яг зөвхөн зэс гэдэг энэ одоо түүхийд дээр эрэлт өндөр байхаар байна, үн өсгөөр байна гэдэг юм хандлага бол байна л да. Дэлхийн нийтээр энэ чухал ашигт малтмалын тоондоо орцсон тий. Эрэлт нь бол өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үеийг бид нар харин ашиглах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө талдаа бид нар олон улсад манайх шиг өндөр татвартай одоо тогтолцоо байхгүй шүү дээ. Яг зэс дээр маач гэхдээ баяжмал хэлбэрээр дийлэнх нь гаргаж байгаа. Одоо цэвэр зэс гаргаж байгаа бол 100 хэдэн үсмэл ордын одоо компаниуд цэвэр зэсийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол маш бага хэмжээтэй байгаа. Тэгэхээр бид нар бол баяжмлын одоо баяжмал хүртэл боловсруулалт хийж гаргаж байгаа. За тэгээд нөгөө эдийн засгийн яг татварыг бодит өрсөлдөхүйц болгож иж бид нар дараагийн эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн болсон төслүүдэд хөтлөгж иж нөгөө татварынхаа бааз суурийг нэмэгдүүлж энэ олон улсад зэсийн үн өндөр байгаа энэ үеийг ашиглах ёстой гэдэг ийм байдлаар л миний хувьд бол харж байгаа. Тэгэхээр яа харахгүй одоо бид нар юу гэдгийг хаач байхгүй өндөр татвар тавьчаа. За түрүүн таны ярьж байгаа одоо 20% бас байдаг гэж байгаа нь нөгөө ашиг дээр суурилсан татварууд дээр тийм ба. Тэгэхээр сая бас энд тайлбарлаж штэ тийм нөгөө борлуулалтын үнэн дээр манайх чинь татвараа оногдуулаад өсөн нэмэгдэх гэдэг ингээд 50 явцсан байгаа штэ. Тэгэхээр бидний хувьд бол өрсөлдөх чадварыг унгаж байгаа хүчин зүйл маань өнөөдөр зэсийн роялти дээр бол яа харахгүй байсан. Тэгэхээр энийгээ бол засаг одоо оруулсан. За тэгээд нөгөө талдаа таны хэлж байгаагаар бид нар яг олон улсад байгаа энэ үнийн өсөлтийг за энэ боломжийг бид нар дахиад ашиглах ёстой. Одоо нөгөө нүүрсэн дээр суурилсан эдийн засгаа бид нар ядаж зэстээр болгоё те. Дараагийн одоо ашигт малтмалын бас олборлолт, боловсруулалтыг дэмжиж гэж байгаа үедэр. За мэдээж одоо яг олборлолтоос боловсруулалт руу гэдэг одоо энэ бодлого бол засгийн газар дээр хэвээрэл явж байгаа. Тэгэхээр айл болох боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих. За ялангуяа зэс сайлуулах үйлдвэр, ган төмөрлөгийн үйлдвэр те. За хөнгөн цагааны үйлдвэр гэсэн одоо энэ төслүүдийг бас бид нар хөдөлгөж за түүхийн эдийг
түүхийгээр нь биш, аль болох нэмэн үрдэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах энэ чиглэл рүүгээ бас явж байна. Тэгэхээр мэдээж бид нар одоо өөрсдөө сайлуулах үйлдвэртэй болох юм бол одоогийн яриад байгаа нөө 14-5 долларын одоо юугаа хүртэж чадах нь шүү дээ. Одоо бол бид нар баяжмлын хүрээндээ одоо зэсийн бүтээгдэхүүн маань экспорт гарч байгаа гэдгээс ингээд бодох хэрэгтэй. Тэгэхээр яхаа аргагүй бас хажуугаар нь бид нар аж үйлдвэрчлэлтийн бодлогоо нэлээд сайн түлхэж явуулж ийж за тэгээд тэн дээрээ одоо түүхийн эдийн ханган нийлүүлэлтээ хийж ийж тийм ээ аж үйлдвэрчлэлтийн гинжин хэлхээнд тасралтгүй явж бас яг энэ олон улсад байгаа үнийн сайн одоо цаг үеийг бас бид нар ашиглах хэрэгтэй гэдгээр нь бол харж байна. Зөвхөн хувь хэмжээнд дээр биш нөгөө борлуулалтаас тооцож байгааг нь ашигаас тооцноо гэдээ өөрчилж болохгүй мүү? За одоогийн байгаа хууль дээр болохоор мэдээж манай аж үйлдвэр эрс баялагын ам маань одоо хуулийн төслийг барьж орсон. Тэгэхээр энэ дээр бас тийм өөрчлөлт их боломж ажлын хэсэг дээр бол яригдсан хэсэг дээр бас хариу өгөх зүг баха тий. За энэ дээр бол одоо маш тодорхой хэлэхэд бид бүхний төсөл маань өөрөө өртгөө нөхөх, тэгээ ашигтай ажиллах энэ нь бол өөрөө уулуурхайн төсөл урт хугацаанд ашиг өгдөг ийм одоо төсөл. Тэгэхээр борлуулалтын орлогоос аваад явах нь бол зөв гэж үзэж байгаа. Яг тэгэхээр ашигаас аваад явахаар ашигаас ер нь бол яг шудраг зарчим дээр ашигаас авж байгааг бол одоо түрүүний хэлдэг 50, 60, 70% тогтоож болно шүү дээ. Нөгөө талдаа ашигтай байна уу гэдэг нь тодорхой. Ашиг олж гинүү гэдэг нь тодорхой. Борлуулалтын орлогоос олж байгаа тохиолдолд бол ашиггүй тэр компани ашиггүй ажиллаж байсан ч гэсэн орлогоос авж байгаа татвар байхгүй. Тэгэхээр энэ бол хэтэрхий өндөр тавигдах нь эргээд одоо энэ төслүүдэд боомлж байгаа асуудал. Өнөөдөр зах зээл дээр 13 мянга гарцсан байна гэдээ ингээд цэвэр зэсийн үн ярьж байгаа. Гэтэл бид хүндэн бол баяжмал ярьж байгаа. Баяжмал бол өнөөдрийн байдлаар одоо аваад үзэхэд Эрдэнэтийн хувьд аваад үзэхэд 22%-тай. Ингээд тооцоод үзэх юм бол 3,000 хэдэн зуун болж хувирна. Нөгөө талдаа өндөр өртөгтэй зардалтай энэ төслүүд бий болоод бүтээгдэхүүнийг гаргахад 3-4 мянган доллараар гаргаад ирэхээр энэ ашиг нь хаа байна гэдэг юм асуудал хүртэл. Ингээл энэ хоёр тоог нь бодоод үзэхэд хүртэл тодорхой зүйл байхгүй. Дараагийн нэг зүйл нь бол энэ 10% гэдэг бол 10,000 доллар байлаа гэхэд 10% байхад бид $1,000 авна. 15,000 доллар болоход $1,500 болно. Өссөн дэлхийд энэ үн өсөд явхад тэрийг дагсан үнээр бид хувь гэдэг чинь хувиар дагж өсдөг шүү дээ. Тэд нь төгрөг авна гэдэг юм тогтмол тоо биш. Хувиар илэрхийлэгдэж байгаа учраас энэ үн өсгөл юм бол дагаад үн өсөд бид одоо нөөц ашиглалтын төлбөрийг аваад явах л ийм л хувилбар байна. За. Яг түрүүний нөгөө тайлбарсан тийм ээ. Амнатын юм дээр. Тэгэхээр яг нөгөө Чили, Перу хоёрын кейсийг аваад үзэхлээр энийг бол бид нарийн судалсан л да өнгөрсөн хугацаанд уулуурхай яам, за манай уулуурхай асцаац бие даасан яг ийм амнатын чиглэлийн судалгаанууд гаргасан. Тэгэхээр эндээс харахад Чили, Перу эднэр бол хоёр компоненттэй буюу хоёр хэсэгтэй амнат тавьдаг. Тэрний үгээр суурь амнат. Манай дээр 5% суурь амнат байгаа шүү дээ. Яг тэрийг Перу, Чили эднэр дээр тавьдаг. 1-2% байдаг байхгүй. 1-2%. Тэгээ үлдсэн дээрээ таны ярьж байгаа 8-26% гэдэг нь бол ашиг дээр суйрлагдаж тавигддаг гэсэн. Тэгээд нийлбэр дүнгийн аваад үзэхлээр манай амнатаас доор байдаг. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр яаж илэрдэг вэ гэхээр тэр нөгөө татваруудын нийлбэрүүдээр аваад яг бодит байдал дээр тухайн компани борлуулалтаас хэдэн татварт орж байгаа юм бэ гэдээ аваад судлаад үзэхлээр манахаас хамаагүй бага татвартай орчин бий болчиход байгаа юм. Ер нь гэхдээ амнатыг буулгах нь бол бас түрүүн ярьлаа шүү дээ. Энэ манай бид нар нөгөө ярьж байгаас бид баяжуулах үйлдвэр, аж үйлдвэрлэл гэдэг. Энийг бол дэмжиж байгаа бодлого юм байна. Яг гэвэл бид нар зэсийн баяжмлыг тийм ээ цааш нь өшөө цэвэршүүлэх, тэр цэвэршүүлэх сmelterүүдийг цэвэршүүлэн баяжуулах үйлдвэрүүдийг одоо барих гад явагдаж байна, тендер явагдаж байна. Энэ урт хугацаанд бол эдгээр үйлдвэрүүд юу шаардах вэ гэхээр олон жилийн тогтвортой түүхийн эдийн нөөц шаардна гэсэн үг. Тэгэхээр тэр нөөцийг бий болгохын тулд ялангуяа зэсийн салбар дээр бид нар бол хайгуулын хөрөнгө оруулалтыг урт хугацаанд дэмжих бодлого гарцаагүй барих шаардлагатай гэж бодож байна. Эрдэнэтийн хувьд бол уулуурхай асцаацийн хувьд бол Эрдэнэт үйлдвэрийг бусад компаниудтайгаа ижилхэн амнат төлөөсөө гэж бодож байна. Тэгэхээр энэ төрийн байгууллагын маань тийм ээ яамны бас өөрсдийнх нь бодлого байгаа. Манай асцаацийн гишүүн Эрдэнэт бид бол мэдээж Эрдэнэт үйлдвэрийг урт хугацааных нь өөрийнх нь тийм ээ цаашдаа хөрөнгө оруулаад хөгжих тэр боломжийг олох үүднээс ашигт малтмалын амнат нь бусад компаниудтайгаа ижилхэн байгаасаа хамтдаа шударгаар өрсөлд өсөөд гэж бодож байна. За таны байр суурийг сонсоод цаашаа явъя. За амнат дээр бол яг 3 төвшөнд татвар роялти байдیں۔ Түүхийн хөтөр буюу чулуу зарах юм бол маш өндөр байна. За тэрэн дотроос нь хэрэггүй шороогийг ялгаж хаяад хэрэгтэй шороогийг ялгаж аваад
нунтаг шороо зарах юм бол тэрийг баяжмал гэж нэрлэдэг. Тэрэн дээр нэг дунд түвшний татварууд байдаг. Энийг цааш нь гүйцээж боловсруулад металл болгоод зис болгочих юм бол өөр түвшний татвар яригддаг. Өнөөдөр манай улсын хөгжлийн түвшингээс болоод манай улсад олборлж байгаа зисийн бараг одоо 90 хэдэн хувь нь ч юм уу тийм 95-6% нь тэр нунтаг шороогоор гардыг баяжмал гэдэг. Тэгэхээр тэр нунтаг шороон дээр чинь 5 дээр нэмэх нь 15 буюу одоо 20% бохир орлогоос авдаг татвар байгаад байгаа юм. Тэгээд нөгөө хоёрыг нь бол хүмүүс ярихгүй байгаа үстэй. Ягаад гэвэл нөгөө хоёр нь манайд байдаггүй байхгүй юу? Гадагшаад тэгж зарагддаггүй. Тийм учраас зүгээр юм нэг 3 шаттай юмны дундлын юм өнөөдөр Монголын нийгмийн хувьд хамгийн гол асуудал болж хуурчаад байгаа. Гэтэл зүгээр критикл минералын өнцгөөс бид нар ингээд цаашаа хөгжлөө харах юм бол ер нь энэ баяжмлаар нийт олборлсон зэсээ 100% зарах бол буруу. Зүгээр бид юу гэж бодож байгааг гэвэл Монгол улс зэс олборлтын хэмжээг металлаар нь гэх юм уу одоо тооцоод үзэх юм бол нэг саяас сая 500 2 сая тонн зэс Монгол улсаас гадагшаа гарч экспортлогддог улс болох юм бол энэ бол манай улсын газрын дорх баялаг нь газрын дээрх хөгжил дэвшил болж хувирах тэр жинхэнэ потенциал нь тэр үед гарна. Одоо бид нар ерөнхийдөө нэг 300-400 мянгыг л гаргаж байгаа. Тэгвэл дандаа шороогоор нь гаргаад байгаа байхгүй юу? Тэгээ шороогоор нь гаргах тавьж байгаа тэр татвар манай улсын харамсалтай хамгийн том хэрүүлийн сэдэв болчиход байгаа нь айгүй инээдтэй бөгөөд имэглэлтэй. Цаашдаа зүгээр бидний төсөөллөөр юу болох вэ гэхээр сая 500 жишээлхэд гарлаа гэхэд 3-1 нь тэр шороо хэлбэрээр гарна. Ягаад гэвэл манай урд хөршид тэр шороог нь аваад металл болгодог дэлхийн нийт хүчин чадлын бараг 80-90% нь байна. За энэ ингээд явна. Дээр нь бид Монгол улс өөрөө энийг хайлуулад металл болгоод гаргаад явах нь манай улсын аж үйлдвэрчлэлтийн одоо цөм бодлогуудын нэг нь. Ер нь явж Монголын хүнд аж үйлдвэрийн суурь нь төмөр биш. Ягаад гэвэл төмөр бол манай дотоодын хэрэгцээ маш бага, нэг сая тонн мөн байгаад тахгүй юу. Зис гэдэг бол өөрөө манай улсын яг тэр хүнд аж үйлдвэрийн суурьнд болно. Тэгээд манай улс магадгүй 500 мянга 600 мянга сая тонн цэвэр зэсийг үйлдвэрлэдэг юм аж үйлдвэртэй улс болно. Тэр үеийг ингээд очичоод эргээ харах юм бол өнөөдрийн бидний энэ хэрүүл бол одоо нэг хаалбах шартаас олчоод нэг 7 борохт нь хэрэлдэж байгаа дүүгээ алчдаг ч илүү нэг тийм бүтлгүүлрээд шүү дээ. Тэр төвшний асуудал байхгүй юу? Тэр утгаараа бид нар бол энд яаж хандах хэрэгтэй юм гэвэл хамаг бүх одоо тэр амнат хэлбэрээр авах мөнгөө тэр нэг нунтаг шорооноос авна гэж бодоод тэр лөө хамаг ингэж хэрүүлээд тийшин чиглүүлээд улс даяараа тийшээ ингэх нь бол биднийг ингээ стратегийн алсын харааг бол булангартуулаад байгаа учраас бид нар энийг зүгээр дэлхийд байдаг жишг төвшөнд нь аваачиж эрүүлэр тавиад энээс цааших төвшөнд бидний төрөсөд байгаа болох юм аа бол тэр цэвэр зэс рүүгээ л харах хэрэгтэй. Гэдэг байрсан. За цаашаа явъя гэж бодож байна. За хариуцлагатай уулуурхаа бол яах аргагүй одоо хамгийн чухал хэсэг байгаа. Энэ чухал хэсгийг за хэдэн хормын дараа танд хүргэх болно. Эргээд студид тавтай морилно. За хариуцлагатай уулуурхааг энэ хэсэгт ярих болно. За саяхан санаж байгаа бол бид бүгд монголчуудаараа маш их мэгнэлтэйгээр гашуудсан нэгэн үйл явдал болсон нь за уулуурхаан одоо олборлолт хайгуулын талбар дээр хүүхэд эмтсэн осолцсон тохиолдол гарсан. Яг энэтэй холбоотойгоор энэс хойшоогоо бол хариуцлагатай уулуурхааг бол ард түмэн илүү хурцаар одоо нэхэж хийсэн. Илүү хүчтэйгээр нэхэж хэлсэн. За мэдээж хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлсан асуудал бол тухайн үедээ бол одоо зөв шийдвэр байсан гэхээсээ илүүтэйгээр аргаар барсан одоо ийм үйлдэл байсан болов уу гэж бас сэтгүүлч миний зүгээс бодож байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчдад тавигдах гол шаардлага нь илүү нарийнсан уу, яасан бэ гэдэг ийм үнцгтэр та бүгдийн байр суурийг сонсоо гэж бодож байна. Тийм мэдээж хариуцлагатай уулуурхай бол уулуурхай бол ерөөсөө л хариуцлагатай байх ёстой. Бид нар одоо нөө хариуцлагатай хариуцлагагүй гэж ингээл ялгаад байдаг шүү дээ. Ер нь бол энэ салбар өөрөө хариуцлагатай байх ёстой. За манай улсын хувьд бол яхаарахгүй одоо эрс зээлийн салбарт бол хууль эрхцээ орчин бол хангалттай бас гайгүй хөгжсөн. Одоо сүүлийн 20 гаруй жил бол нэлээд суралцаа дахиад дэвшээд ингээд явцсан. За хууль эрхцээ шаардлагын хэрэгжилтийг хангах гэдэг маань өөрөө дараагийн том ажил болчиход байна. Тэгэхээр бид нар яг одоо хуулийн хэрэгжилт за дүрм журам стандартаа хангаад явах юм бол өнөөдрийн одоо тохиолдож байгаа нэрслүүд бол бий болохгүй байсан. Тэгэхээр бидний хувьд бол за хууль эрхцээ хүрээний одоо хэрэгжилтийг хангуулах дээр нэлээд бас одоо ач холбогдол өгж энэ дээр компаниуд ч гэсэн нэлээд
хариуцлагатай байхгүй бол энэ мэт одоо осол гэмтлүүд бол гарах одоо нөхцөл бол бүрдсмээд байна шүү дээ тий. За нөгөө талдаа бол бас одоо уулуурхайн салбарын хувьд бол хөрөнгө оруулалт их шаарддаг, урттаа өгөөжөө өгдөг энэ салбарын хувьд бол яг өөрсдөө бие дааж одоо хөрөнгө оруулалт гаргаад шууд хийх төсөл компани гэдэг бол боломжгүй байдаг. Тэгэхээр яг харахгүй бол улсын банк санхүүгийн байгууллага за хөрөнгө оруулалтын сангуудаас бол зээл авах те боонд босгох гэх мэтчлээ одоо хөрөнгөө босгож үйл ажиллагаа удирддаг. За тэгэхээр олон улс даяараа ерөөсөө уулуурхайн салбарыг бол хариуцлагатай байхыг бол улам бүр өдөр ирэх тусам бол шаардж байгаа. Одоо бид нар ESG те байгаль орчин нийгэм засаглалын асуудал бол хурцаар тавигддаг болсон. Энэ бол ерөөсөө хөрөнгө оруулагчдын тавьдаг гол шаардлага болсон. За эргээд одоо урд нь бол зөвхөн хөрөнгө оруулалт хийхдээ энэ шаардлагыг тавьдаг байсан бол одоо бүтээгдэхүүн худалдаж авахдаа бүтээгдэхүүний үн цэнийг нэмэгдүүлэхдээ энэ маань илүү өндөр үр гүйцэтгэдэг болсон. Одоо бид нар олборлсон бүтээгдэхүүнээ өөрсдөө борлуулаад худалдаж авч байгаа зүйл байхгүй дандаа л экспортод гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр экспортод гаргаж байгаа нөө цаад худалдаа өгч маань энэ шаардлагыг бас нэлээд хурцаар тавьдаг болсон. Та нар өнөөдөр хүүхдийн эрх зөрчөөгүй юу те олборлолт хариуцлагатай явсан уу ногоон орчин хүч буюу одоо тий хүлэмжийн ялгарлаа бууруулсан уу гэх мэт энэ одоо үндслэлтэй шаардлагуудаа яг энэ ESG хүрээндээ одоо өдөр ирэх тусам улам чангаруулж тавьж байгаа гэсэн. За гэхдээ яг миний зүгээр ажиллаж байгаа одоо байгаль орчны мэрэгчлэлтийн хувьд бол бас юу гэж харддаг вэ гэхээр дэлхийд даяараа тавьж байгаа шаардлагууд нэмэгдээд байгаа маань нөгөө талдаа одоо хүн төрөлхтний боловсролын түвшин чанар улам сайжирч байгаа. Тэгэхээр урд нь одоо тавьдаг байсан иргэдийн шаардлага тий одоо орон нутгийн иргэд уугуулууд, цугуулууд гэж ингээд ярьдаг шүү дээ. Тэгэхээр эдрийн тавьжсэн шаардлага бол өдөр ирэх тусам ингээд нэмэгцээр хагаад өнөөдрийн одоо энэ шаардлагууд бол бий болсон. Тэгэхээр бид нар яа харахгүй одоо алхам тутамдаа энэ шаардлагыг хангаж иж нөгөө талдаа төсөл хэрэгжүүлэгч маань үйл ажиллагаа нь тогтвортой, хуулийн хүрээнд явах боломж нь бүрдэнэ. Тэгжиж тэр төсөл амжилттай явна. За гэдэг энэ одоо зарчмыг бол бид нар яа харахгүй одоо алхам тутамдаа ойлгож, хариуцлагатайгаар үйл ажиллагаа удирдах энэ хэрэгцээ шаардлага одоо бий болсон байна. За засгийн газрын хувьд бол мэдээж саяны одоо осол гэмтэл гихгүйгээр те ерөнхийдөө бол одоо энэ хариуцлагыг чангатгах за мэдээж хариуцлагатай олборлтыг дэмжих за хариуцлагагүй олборлагч буюу одоо за хууль бус олборлагч гэдэг одоо бас ойлголт манадас нэлээ их байгаа те улсын хэмжээнд бас саяны үйл ажиллагаатай холбоотой улсын хяналт шалгалтыг бас өрнүүлчихсэн за энэ дээр одоо онцгой байдлын газар те аймгийн одоо удирдлагууд одоо бүх манай агентлаг яам гэдээ бүгд л одоо ажиллаж байна. Тэгэхээр нэг удаагийн энэ одоо арга хэмжээгээр асуудал өнгөрөх биш цаашдаа улам одоо энэ хариуцлагын шаардлагыг хаанаа тавьж за мөн одоо хууль дүрм журмын хэрэгжилтийг одоо хангах тэгжиж одоо үйл ажиллагаа явуулах энэ одоо зарчмыг бол одоо бүгд баримтлаасай л гэж хүсэж байна. За хариуцлагатай удирдах манай уулуурхайн салбарт бол салбартаа нэлээд одоо мэрэгчсэн компаниуд байдаг салбарт шинээр үүсээд тийм ээ өөр салбараас орж ирж байгаа компаниуд байдаг. Тэгэхээр бид манай асоциацийн зүгээс бол аль болох нь хариуцлагатай уурхайн зарчимд кодекст бол нийцүүлэх сургалтууд эдгээрийг бол бусад аж ахуйн нэгжүүд бол хийдэг. Сүүлийн чиглэлээр их олон жилч бас олон хөтөлбөрүүд явсан. Гэхдээ сая болоод өнгөрсөн явдал бол үнэхээр харамсмаар явдал болсон. Тэгэхээр энэ бол нэн төрөнд одоо юу гэдэг хариуцлагатай уулуурхайн зарчим гэхээсээ илүү хүнийхээ хувьд тийм ээ зүгээр л Монгол хүнийхээ хувьд бид нар зөвхөн одоо тэр уулуурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлаас гадна хүрээлэн байгаа орчин тийм ээ хөршүүдтэй хүртэл энэ аюулгүй байдлын талаар энэ ажлаа илүү хариуцлагажуулахыг л шаардж гин гэсэн үг тийм ээ зөвхөн уулуурхайн салбар гэлтгүй ер нь аж үйлдвэрийн салбарт бол ослын шин чанартай иймэрхүү асуудал бол байдаг тийм ээ барилга эднэр. Тэгэхээр энийг бол бид нар яаж засах вэ гэхээр бүгдээрээ л хамтарч ижил засна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд, орон нутгийн удирдлагууд тийм ээ тэгээ шаардлагатай бол тухайн асуудлаар одоо хууль эрх зүйн орчныг илүү сайжруулах ийм үйлдэлүүд бол бүгдээрээ хамтдаа их цаг болж байгаа гэдгийг бол харууллаа л гэж бодож байна. За даавтны хувьд ер нь яг уулуурхайн орчин гэдэг нь өөрөө мэргэжлийн өндөр хяналтанд ор явдаг тийм мэргэжлийн үйл ажиллагаа. Уурхайн талбар руу нэвтрэх гэдэг бол цаад талын тэр аюулгүй ажиллагаа бүх юмаа мэддэг мэргэжлийн хүмүүсийн хяналтанд ор явдаг ийм зүйл. Одоо жишээлхэд сургуулаараа нэг ангийн нэг 30 хүүхэд нэг одоо эрдэнтийг очиж үзэж болно. Тэгтээ тэр хүүхдүүд зүгээр ороод зугаалж явж байгаагаараа авчиж болохгүй тий. Яг зохисны хүмүүс хүлээж аваад хөтөлж явж үзүүлээд хяналтанд ороо байлгаж хагаад буцаагаад ингээ гаргадаг ийм үйл явц байдаг. Гэтэл энд ингээд алдаа гарч байгаа. За энд ингээд алдаа гарч байгаагийн зааталт мэдээж энэ уулуурхайтай хөрш амьдарч сурах гэдэг нэг зүйл байна. Ард иргэдийн хувьд.
Уулуурхайн компаниудынхаа хувьд бол яг тэр мэрэгжлийн түвшинд ажиллаа явуулах гэдэг асуудал бас байна. Нэг үхрийн өвөр дөргөхөд 1000 үхрийн өвөр дөргөхөд. Энэ утгаараа бол ерөнхийдөө хоёр зүйлийг би зүгээр яг бүр тодруулаад хэлчихмээр байна. Манай улсад одоо энэ орчин үеийн уулуурхай хөгжөөд одоо 96-7 оноос хойш явж байгаа. Энэ бол мэрэгч тал руугаа нэлээд сайн явж байгаа боловч яг мэрэгшиж амжаагүй юмнууд бол зөндөө байгаа. За тэрийгээ бид нар ингээ учрыг олох юмд бол нэг юм ерөнхийдөө айгүй олон жил орхигдчихсэн нь яг тэр лицензийг авсан компани л эцсийн хариуцлагыг хүлээнэ гэдгээ ер нь их ихтэй ойлгохдоггүй байсан. Би гэрээгээр танаар өрөм хийлгчээ. Би гэрээгээр танаар тийм үйлчлэгээ авчий. Та бидний хоорондох гэрээгээр та энийг хариуц гэдэг. Яг үнэндээ улс бол хинтээ гэрээ хийж байгаа гэхээр тусгай зөвшөөрөл өгөөд за би тантай л ярина гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ талын зохицуулт Монголд ерөнхийдөө янз янзын шалтгаанаар явахгүй байжгаад одооний жишээлхэд энэ их хурл руу өргөн барьчаад байгаа хуулийн нэмэлт өөрчлөлт дотор энэ уурхайн хаалтын санхүүгийн баталгааг яг тэр лиценз авсан этгээд тэрэн дотроо тэнд байгаа зүгээр цалиаваад ажиллаж байгаа ажилчин биш. Тэр компаниг эзэмшиж байгаа, тэр лицензтэй компаниг эзэмшиж байгаа эзэн хармаанаасаа эсвэл банкнд байгаа хадгаламжаараа барьцаа тавиад өөрийнхөө хөрөнгөөр барьцаа тавиад санхүүгийн баталгаа гаргаж байгаа үстэй. Тэгэхээр эн чинь байгаль орчныг эцсийн дүндээ яг одоо улс хүссэн хэмжээнд буцааж авах юмыг тантай л ярь. Тэр дунд нь байгаа хүмүүстэй ярихгүй гэж. Тэгвэл дахиад энэ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа гэдэг асуудал дээр дахиад эцсийн энэ хүмүүстэй л яриад эхлэхээр энэ асуудал цэгцэрж эхэлж байгаа. Тэгэхгүй болохоор яаж ийнү гэхээр үгүй би энэ чинь энэ гэрээгээр хийсэн тэр хүн нүхээ таглаагүй явчих гэх гээд нь шүү дээ. Тийм үү үстэй. Гэтэл анх тэр захиалгавч өрөмдүүлсэн хүн тэр нүх таглах мөнгөний өгөөгүй л яах юм. Гэх мэтчлэн ингээ асуудлууд байгаа байхгүй юу. Тэр энэ бол манай салбарын энэ цэгцрэх явцад одоо ингээд бид нар хүний амиар төлж ямар ч гэм зэмгүү тийм хүүхдээ амиар төлж ийж энэ асуудал ингээд арга хэмжээ авч байгаа л айгүй харамсалтай. Ер нь бол энэ тэгээд цэгцрэх зүг рүүгээл явах хэрэгтэй зүйл. За талууд бол хууль эрх зүйн өөрчлөлт ярьлаа, олон улсад хэрэгжүүлдэг арга гаргачлуудыг ярьлаа. Тэгэхээр нэг л зүйл байгаа. Монголчууд бид бүхэн хариуцлага. Тодорхой хэмжээний үүргүүд нь хууль эрх зүйн орчин нөхцлөөр сайн тавигдсан юм л зүйлүүдийг олон жил хийж хэрэгжүүлсэн. Тэгэхээр бүхий л оролцогч талууд өөрсдөө хийх ёстой үүрэг хариуцлагаа ухамсарлаад цаг хугацаанд нь чанартай ажиллааг гүйцэтгэдэг л болох ёстой. Тэгэх юм бол аль альталтаа одоо хариуцлагын асуудал сайжрал явах ёстой. За дараагийн хэсэг түрүүн бас давгаа захирал хэлжсэн баяжуулах үйлдвэрлэл нэмэн өртөг шингэсэн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол бидний алсын хараа гэдэг. Гэхдээ энийг ингээ харахаар сүүлийн өнгөрсөн одоо сүүлийн 30 жилийг ингээ харахаар бас төдийлөн бид нараас айхтар өндөр юм өсөлтийг үзүүлсэнгүй л дээ тий баяжуулах үйлдвэрлэл нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүд дээр төдийлөн сайн архиц гарсангүй. За тэгэхээр асуудал яг юунда байна вэ гэдэг дээр бас байрч суралцтай сонсъё гэж бодож байна. Асуудал бидний одоо гаргаад тавьчихсан хийж хэрэгжүүлж байгаа одоо хууль эрх зүйн орчинд байна уу? Аль эсвэл манай Монгол улсын газар зүйн байрлалд байна уу? Эсвэл зүгээр бидний хандлагат байна уу гэдэг юм уу тий? Яг энэ дээр асуудал яг юунда байгаа юм бэ? Яг уулуурхайн салбарын хувьд бол бас сая давг зөвхөл хэлж шүү дээ. Бид нар яг сүүлийн 30 гаруй жил бол яг нөгөө орчин цагийн уулуурхай гэдэг те одоо энэ хариуцлагатай уулуурхай олборлолт гэдэг за одоо хуучин зөвхөн төмөр алт зэслээсэн бол те одоо ингээд арай нэг жоохон төрөлчгөөд ингээд оролдоод байна шүү дээ. Тэгэхээр яг энийгээ дагаад одоо аж үйлдвэрчлэлтийн хувьд бол бид нар нэлээд олон удаагийн сэргэлт гэж яриад те амжилттай бас болж чадаагүй. Тэгэхээр одоо яг энэ нөгөө түүхийн эдийн олборлолт боловсруулалт гэж яриад байдаг. Гэтэл чинь бүр хайгуулаасаа эхлэх ингээд нөгөө уялдаа холбоотой зүйл байгаа байхгүй. Одоо өнөөдөр бид нар аж үйлдвэр ярих гэж байгаа бол олборлолтын тогтвортой байдал тий ханган нийлүүлэлтийн тогтвортой байдал яригдана. Ханган нийлүүлэлт буюу олборлолт хийх гэхээр бид нар хайгуулаар хаана юу байгаагаа тогтоож олсон байх хэрэгтэй болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр яа харахгүй эднийг ерөөсө тасалтуулаад ганцхан аж үйлдвэргээ эсвэл уурхаагаар эсвэл хайгуул яриад иж ерөөсө болохгүй болчиход байна. Тэгэхээр ийм цогц ойлголт байж ич бид нар өнөөдөр хайгуулаа судалгааны ажилдаа хангалттай хийж чадахгүй байна. За түрүүний ярьдаг орон нутгийн эсэргүүцэл те одоо энд нэг бодлого тодорхойлогчд нь гаргацсан байхад тэнд нь очиод яг нөө бодлого нь хэрэгждэггүй ийм асуудлууд ч гэсэн ингээ байгаад байна шүү. Тэгэхээр яа харахгүй одоо ингээд хаана юу байгаа нэгдүгээрт бид нар ирж олж хайх хэрэгцээ байна. За дараа нь тэрийгэ одоо хуулийн дагуу хариуцлагатаар олборлох хэрэгцээ байна. За тэгээд нэмэн өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгцээ байна гэж. Одоо яг түүхийн эдийн одоо экспортын хувьд бид нар харахаар одоо сүүлийн нэг ковидоос хойш бол огцом
өсөлттэй тий бид нар одоо жилдээ 30 сая тонны гаргадаг байсан бол 80, 90, 100 руу ингээд төгсөн явж шít 3 дахин экспортын хувь хэмжээ нэмэгдсэн. Гэхдээ энэ нь мэдээж хил бомтын одоо хүчин чадлаас хамаарат дахиад өснө гэхэд бол бас хэцүү. За төмөр зам маань одоо тавигдаад холболт хийгдээд явах юм бол мэдээж тодорхой хэмжээний одоо юу гарах байх. Гэхдээ одоо энэ гаргаж байгаа 80-90-гээ илүү нэмэн өртөг шингээгээд үнийг нь одоо бараг 2 дахин нэмэгдүүлэх тий түүхийгээр нь гаргаж байгаа нүрсийг боловсруулах. За түүхийгээр одоо баяжмлаар гаргаж байгаа зэсийг бид нар боловсруулах тий за газрын овор одоо юу гэдэг ингээд тэгэх юм бол бид нар одоо гаргаж байгаараа ижил хэмжээтэй мөртлөнгөө илүү их одоо үнцэн нэмэгдүүлсэн за энэ боломжийг ашиглах одоо ёстой гэж бол харж байгаа. Тэгэхээр аж үйлдвэрчлэлийн хувьд бол бид нар одоо зэс сайлуулах үйлдвэргээ бас л одоо 20 гаруй жил ярьж байна тий за гангийн үйлдвэр маань одоо бас тендер сонгон шалгуултнаас эхэлсэн одоо эхлүүлнэ гэдээ бас явж байна. За зэс сайлуулах үйлдвэрийн хувьд ч гэсэн сонгон шалгуулт одоо үйл явц явж байна. За хөнгөн цааны үйлдвэр бас Сүхбаатар аймагт бас шинээр юм төсөл засгийн газраас хилцэгдэж явж байгаа. За эдгээр төслүүд маань одоо ямар ч гэсэн эрчимтэй хөгжөөд одоо хөдлөөд эхлэх юм бол мэдээж бүтээн байгуулалтын цаг хугацааны дараагаар саяны ярьдаг одоо орлого манай улсын орлого дээр те экспортын хувь хэмжээнээс гадна экспортын одоо бүтээгдэхүүний үн цэнийг нэмэгдүүлснээрээ эдийн засагт бол нэлээд том акцийг авчирна. За энэ дээр бол бид нарт зайлшгүй одоо хүнд үйлдвэрийн хуулийн хуультай байх хэрэгцээ байгаа. За одоогийн байгаа зохицуулалтаар бол бид нар цөөн хідэн жижиг одоо үсмэл ордын боловсруулах үйлдвэрүүд маань ашигт нөлтөмлийн хуулиараа л одоо зохицуулагдаад явж байгаа. Тэгэхээр зайлшгүй одоо аж үйлдвэрчлэлт дээр бид нараас одоо хүнд үйлдвэрийн бодлоготой хуультайгаа болж ийж бас энэ үйл ажиллагаанууд бас цаашаа нэлээд эрчимжих байхаа гэж бол харж байгаа. За таны байр суурь. Уулуурхайн салбар дээр суурилсан аж үйлдвэрчлэлт бол бас өөр нэгэн онцлогтой л доо. Тэгэхээр энэ ямар онцлог вэ гэхээр хит хитийн шаттай одоо түр ярьжсэн дээ баяжуулалт за тэгээ цэвэршүүлэлтийн нийтлэх. Тэгэхдээ тухайн аж үйлдвэрийн юу барихад олон түүхийдүүд гардаг тийм. Олон түүхийдүүд гардаг учраас тэр нь өөр тухайн аж үйлдвэрийг барих байгаа газар нь маань өөрөө нөгөө бусад химийн үйлдвэрлэлүүдтэй харьцангуй ойрхон байх шаардлага байдаг. Тэр утгаараа ингээд аваад үзэх юм бол өөр олон одоо уулуурхай улс аж үйлдвэрчлэлт рүү бол амжилттай шилжсэн тохиолдол бас их цөөхөн. Гэхдээ Монгол улсад бол их том давуу тал бий. Тэр нь юу вэ гэхээр бид нар хятад улстай их ойрхон байдаг. Хятад улс маань ялангуяа хойд бүс нутаг нь бол сүүлийн 10 жил их эрчимтэй аж үйлдвэрч чинь гэсэн үг. Тэгэхээр тэр утгаараа бид нар тэр аж үйлдвэржилт бид нар ойрхон аж үйлдвэржилт тэнд байгаа аж үйлдвэрчсэн бүсийг ашиглаад бас Монгол улстай аж үйлдвэрийн бүсийг бол хийх боломжууд бий. Гэхдээ аж үйлдвэржилт өөрөө үн тийм ээ тэр хэмжээний том хөрөнгө маш их том хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг гэсэн үг. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл бол бас тийм өндөр маржинтай ашигтай бизнес гэхээсээ илүү урт хугацаанд бага маржинаар тогтмол ашиг олдог ийм бизнес байдаг. Тэгэхээр тэр том хөрөнгө оруулалтыг татахын тулд манай татварын орчин, хууль эрх зүйн орчин өөрсдөө маш тогтвортой байх ёстой. Хөрөнгө оруулагчдад төдий чиний тогтвортой орчин бид нар санал болгох ёстой гэсэн санаа. Тэгээ энэ уулын аж үйлдвэрчүүд бол биднэрт маш чухал. Яагаад гэвэл бид нар үндсэндээ Монгол бид ярьдаг шүү дээ. Монгол хүний хөгжил гэх тийм ээ. Хүний хөгжил, хүний суралт тийм ээ. Хүмүүсийн бүтээмж дээшлэх. За дээрээс нь хамгийн чухал нь тодорхой хэмжээний шин технологиуд орж ирдэг учраас уулын ач холбогдолтой. Тэр утгаараа бол бид бас хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчинг таатва тогтвортой болгох шаардлагатай болов гэж байна. За Давд таны хувьд энэ дээр ямар байр суурьтай байна? Өнгөрсөн 20-30 жилд бид нар аж үйлдвэрийг дотооддоо хөгжүүлж чадаагүй нь 100% бидний буруу бол биш ээ. Бид арчаагүй байсан даач бас биш. Мэдээж энд бол тэр суур эрс суурс буюу газрын дорх баялаг нь байх ёстой нь бол нэг хүчин зүйл боловч тэрэн дээр хөрөнгө оруулах хүсэл сонирхолтой хөрөнгө оруулагч, технологи авчирч ирэх технологийн нийлүүлэгч гэдэг юм а тий. Ингээд маш олон хүчин зүйл нийлж нөхцөлдөж байж болох ёстой байсан. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд тэр бол нэг тийм манайх шиг улсад таатай тийм орчин байгаагүй гэдгийг бол ер нь хүмүүс мэдж байгаа. Одоо энэ критикл минерал, ногоон эдийн засаг, за тэгээ энэ минералын төлөөх геополитикийн өрсөлдөөн энтер гэдэг зүйлүүд бол их өөр нөхцөл байдлыг авчирч байгаа. Тэр утгаараа бид нар энэ одоо бидний хийх гэж оролдоод байгаа реформууд бол эх 40-50 жилийг угтсан реформ байх ёстой гэж хэлээд байгаа нь тэр. Өмнө нь бол энэ жишээлбэл энэ хүнд үйлдвэрлэлөө гадаад улсад хүнд үйлдвэрийн хөрөнгө оруулалт хий гэдэг өөр тийм өндөр хөгжсөн улсын засаг төрийн сонирхол тэр болгон байдаггүйсэн. Одоо бол тэр минералыг нь авахд за Монгол шиг ийм газрын баялагын потенциал өндөртэй. Тэгвэл ингээ хоёр том хөршийн дунд ингээд хавчуулагчсан ч юм уу ийм улсын дундаас
тэр нунтаг шороог авах боломжгүй байна гэдгийг бол бүгд мэдчихэж штэ. Тэгэхээр тэдний хувьд тарих нь яаж ажиллаад байна вэ гэхээр монголчууд өөрсдөө ингээд 1 2 3 алхаад ирвэл одоо нийт 10 алхмынх нь бусад 7 8 нь бид нар хийчихье гэдэг тийм бодлого нэлээх ажиглагдаж байгаа. Тэр дотор үйлдвэрийг Монголд барьчих л да. Яагаад болохгүй гэж. Тэ? Технологи нь авааччихъя. Бүр тэнд ингээд аж үйлдвэрийн кластер үүсгээд жижиг эд хэрэгсэл юмнуудыг барьчих яагаад болохгүй гэж гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд байгаа. Яг хөө тэгтээ иймэрхүү нэг юм улс болгон дээр ингээд дэлхийн одоо улс болгонд тийм кластеруудыг байгуулад байна гэхээр утгагүй шүү дээ. Тэгэхээр бидний зүгээс хийх тэр ихний 3 алхам юу юм гэхээр та нар бид нар дээр ирж тэр мөнгө технологиороо барьж ирээд тэр кластерыг барихаас аргагүй их хэмжээний потенциал биднэрт байна шүү гэдгээ бид нар нотолж харуулах хэрэгтэй. Тэр нь манай алхам. Тэрийг харчих юм бол одоо тэр хүмүүст чинь хармын сэтгэл төрөх байхгүй юу те. Монголд байгаа тэр баялагийг зөвхөн 2 хөршин л идээд байна. Бид нар бас тэр бялуунаас нь хуваалцмаар штэ гэдэг бодлого ороод эхлэх юм бол манай 2 хөршийн давуу тал нь газар зүйн хувьд ойрхон учраас түүхийгээр нунтаг шороогоор нь аваад ах боломжтой хөршүүд байхгүй юу. Бусад хөршүүд бол ямар атаархал хөдлөх ёстой гэвэл тэднээс илүү боловсруулж байгаад аваад гарыг гэдэг бодол тэднэрт байгаа байхгүй тий. Тэгэхээр энд нь л бид нар хийх ёстой 3 алхмаа л хийчихсэн байхад технологи мөнгө тэр улсуудын геополитикийн сонирхол манад орж ирэхэд энэ нь бол одоо яг Монголын ард түмний их олон жил хүссэн энэ баялгаа түүхийгээр нь хямдаар зараал тий. Тэгээ тэрнийхээ нэг 10-20% дээр хэрэлдэж явах биш. Яг үнэхээр Монгол нутагт нэг баялаг бүтээдэг дэлхийд хэрэгтэй тоног төхөөрөмж одоо бараа материал Монголд бий болж байгааг нэг гараараа барьж нүдэрээ үзэх тэр нэг Монголын ард түмний нэг хүсэл мөрөөдөл биш үү тий. Тэр биелэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энэ өнцгөөс нь бид нар тэр аж үйлдвэрчлэлтийг харах юм бол одоо яг цаг нь ирж байна. Гэхдээ бас энэ дээр хууль эрх зүй доктортой байж чадж байна. Одоо хүмүүс орё гэдэг одоо шунлан төрөд ирлээ гэж бодоход ковидоос хойш манай руу ирсэн их олон гадны улсуудын дарга нарын ерөнхийлөгч нарын манайд тавьсан саналыг эргээд хараарай. Танайтай критикл минерал дээр хамтарч ажиллая гэж хэлсэн. Тэр чинь критикл минералын шин түүхийгээр авъя гэсэн үг биш байхгүй юу? Бид ингээд айгүй ухаантайгаар ойлгох юм бол та нар тэр ихний 3 алхмаа хийчихвэл бид бэлэн байгаа шүү гэдгийг хэлсэн байхгүй юу? Одоо болтол нэгэн ч биелэхгүй байгаа зүгээр тэр харин бидний харж байгаагүй байхгүй. За баяжуулах үйлдвэр нэмэн өртөг шингэх тал дээр тийм ээ. За энэ дээр 3 шалтгаан байна. За нэгдүгээрт нь түрүүний хэлдэг нөөц тогтоогдох байдал. Энэ нөөцтөр суурилж боловсруулах үйлдвэрүүд бий болж доктортой үйл ажиллагаа явуулна. Олон тэрбум долларын одоо төсөл хэрэгжүүлнэ. Тэгээд хязгаарлагдмал байгалийн баялаг дээр бага нөөцтөр тулгуурлаж доктортой хөрөнгө оруулалтыг хийх орчин өөрөөс бол хоёр дахь том зүйл нь бол Монгол улсад энэ дид үтс сул хөгжсөн эрчим хүчний хомсдолтой тээвэр логистикийн одоо байгууламжууд бий болоогүй төмөр замны хүртэл өнөөдөр бидхэн холбож чадаагүй алдагдсан боломжийг өртгөө тооцох юм бол асар олон зүйлүүдийг алдсан ийм одоо нөхцөл байдалтай дараагийн нэг зүйл нь бол энэ засаг төрийн доктортой байдал болон хууль эрх зүйн доктортой олон улсын жишг нийцсэн өрсөлдөх чадварыг бий болгосон энэ хууль эрх зүйн зохицуулт гэдэг. Энэ 3 үндсэн зүйл дээр тулгуурлаж Монгол улсын аж үйлдвэрийн салбарыг өнөөдрийн түвшинд одоо буурай хөгжилтэй явж ирсэн. Одоо өнөөдрийн цаг хугацаанд бол ямар бас боломжууд бий болж байна гэхээр бол энэ эрдэс түүхийн эдийн үн ялангуяа энэ өнөөдрийн тал бол олон улстай одоо эрэлт хэрэгцээ өсөж байна, өснө нэмэгдэж байна. Энэ одоо Монгол улсын одоо бас давуу тал болж байна. Хоёр дахь зүйл нь энэ мэдхүний энэ хилээд байгаа ашигт малтмын хуулийн нэмэлтийн өөрчлөлтөөр бол энэ боловсруулах үйлдвэрээ дэмжсэн олон улсын одоо зах зээлд нийлүүлэх боломжуудыг олгосон орон нутгийн эсэргүүцлийг одоо харьцангуй намжаасан ийм олон нөхцлүүдийг бий болгосон одоо хууль эрх зүйн өөрчлөлт байгаа учраас энэ олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагч нар эдгээр одоо зах зээлийнхээ нөхцөл байдал дээр тохирсон хууль эрх зүйн одоо үндсөөр бий болсон юмн дээр бол тодорхой хэмжээний гацсан төслүүдэд одоо эргэлтэнд оруулах, шинэ хөрөнгө оруулалтуудыг бий болгох, эрэл хаагуул судалгааны ажилд хөрөнгө оруулах гэдэг ийм одоо сонирхлоо бий болгож байгаа цаг хугацаа байна. За орон нутгийн эсэргүүцэл гэж ярьсных нэг зүйлийг бас ярмаар байгаа. Чухал ашигт малтмлын салбар бол яа харахгүй манайдаа шин тутам байгаа учраас хүмүүс бас их сонирхож харж байна. Дээр нөгөө хүн мэдхгүй зүйлээс их айдаг учраас тэндээс бас их айдас мэдэрч байгаа болоо. Жишээлбэл одоо халзан бүрэгдээ ордоос ихсүүлээл одоо айгүй олон хүмүүсийн одоо эсэргүүцэлтэй ер нь бол тулгарч байгаа шүү дээ тий. Одоо энийг тэгвэл ирүүлэх ямар арга байна вэ? Ирүүлж одоо илүү зөөлөх. Мэдээж уулуурхаа бол
үргэлжийн мөнхөд орон нутгийн одоо хүмүүсийнх нь эсрэг гүйцэлтэй тулгарсаар л ирсэн өнөөдрийн хүртэл бүх төрлийн улуурхаан бүх салбарын одоо юу. Тэгэхээр энийг бас яах боломжтой вэ? Яаж одоо цаашаа ирүүлэх юм боломжтой вэ? Танаас эхлэе. За хэрвээ тэр халзан бүрэгдэн орд үнэхээр буруу юм бол тэрийг хиймлээрээ ирүүлж болохгүй. Буруу байвал. Буруу юм бол. Зөв юм бол хиймлээр буруушааж болохгүй. Энэ бол ер нь эрүүл логик үстэй. Чулууныхаа хувьд бол тэр халзан бүрэгдэн тэр том уул нь өөрөө тэр чигээрээ газрын ховор элементтэй тийм цулхаад уул тэр чигээрээ. За тэрийг бол геологууд тэр чигт нь ингээд энэ бол юм. За тэгээд энэ уул өөрөө яг тэр халзан бүрэгдэхин тэр том тэр массив уул бол одоо олон сая жил тэнд байгаа. Чулуу байгаль дээр ил байхаар яадаг вэ гэхээр ус салхи одоо өвөл зуны температурын зөрүүний нөлөөгөөр илэгдээд, дэмтрээд, бутраад тэгээд тэр нь усаар зөөгдөд ингээд явж байгаа. За энэ олон сая жил болоход бол тэр хавийн гол горих руу одоо тэр ойр орчмын нуур цөөрөм рүү тэр хавийн чулуу бүгд зөөгдөд орсон байгаа. Тэгэхээр чулуу хэлбэрээрээ байхдаа хортой байх байсан бол тэнд өдийд гамшиг болцсон байх ёстой. За тэгэхээр миний зүгээр ойлголтоор тэнд чулуу нь бол өөрөө байгаль дээр байгаа манай гаригийн бүтээсэн манай дэлхийн л бүтээсэн нэг уул шүү дээ тийм үстэй. Түүнээс ш дэлхийн ингээд юу гэдгийг одоо ингээд ухуул дэлбэрдэг тийм одоо бөмбөг тэнд булааг байхгүй юу. Тэгэхээр тэр чулууг л бид нар авах гэж байгаа. Чулууг аваад юу хийдгүү гэвэл уурхай гэж нөх ухтай том уулыг хад болгоод тислээд одоо энэ шиг хэмжээтэй юм чулуу болгодог. Энд бол ямар ч юм өөрчлөгдөхгүй. Дараа нь баяжуулах процесс гэдэг нь энэ чулууг тэрэмдэж нунтаглаад шороо болгодог. Чулуу шороо болох процесс нь тэрэмдэх юм бол хурдан явна. Тэр байгаль саяных шиг цаг уурынхаа нөлөөгөөр олон сая жилийн нөлөөгөөр явах юм бол их удаан явна. За тэгэхээр энд бол энэ нэг иймэрхүү юмнууд ингээ байж байгаа. Дараа нь юу болох вэ гэвэл янз бүрийн химийн ингээд процессууд явж ийж тэр дотроос элементээр нь салгана. Энэ үед алдаа гарвал аюул болно. Тэгэхээр энэ нь хаана явах ёстой юм гэвэл одоо бив битүү орчинд явах ёстой. Тэр орчинг нь бүрдүүлж чадахгүй юм байна гэвэл энэ бол биднэрт айх ёстой зүйл. Тэрийг одоо хийж болохоор юм байна гэвэл айх хэрэггүй зүйл гэж л зөвхөн халзан бүрэгдэгийн иргэн тойронд хэлмээр байгаа. За дээр нь ер нь энэ дэлхийн ингээд газар нутгийг одоо нэг 200 гаруй улс тустай хилээр хуваагаад ингээд амьдарч байна. Бүх цаг үедээ зөвхөн ганц мал аж ахуйд ч юм уу зөвхөн ганц газар тариаланд бүх газараа зориулж байсан юм байдгүй юм байна. Хамгийн дээдл нь бол одоо манайх шиг улсад бол нэг 70 орчим хувь нь тэр зорилгоор ингээд эдлэгддэг. Бусад нь бусад зорилгоор эдлэгдэж байдаг юм байна. За жоохон мал аж ахуй газар тариалан эрчимжээд эхлэх юм бол тэд нар нэг 50 орчим хувийн ч юм уу ашигладаг. Бусад салбар бусдыг нь ашигладаг юм байна. Одоо жишээлхэд ингээд Чингис хаан дэлхийг дайлах гээд байхад нь одоо мэрэгдүүд ч юм уу те ингээд сумны зэвийг хийлгэхгүй, сэлмийг хийлгэхгүй нэг уулаа хамгаалаад байвал юу болох юм те. Одоо манайх ингээд нэг тийм тархаа бутархаа нэг дайм гэвэрээ үлдээд өдөд байхгүй болцсон байх ч байсан юм. Тэгэхээр яаж ч байсан аль ч цаг үеинд энэ газрын биелгийг ашиглаж зэвсэг техник тоног төхөөрөмжөө бол бусад улсууд чийжсэн манай улс ч хийн одоо ч тодорхой хэмжээнд хийж байгаа. Тэр утгаараа биднэрт бол зүгээр ямар ойлголт байх ёстой юм бэ гэхээр ер нь ингээд яг байглаас өгсөн өгөгдөл гэдэг чинь өөрөө их онцлог байна. Дэлхий бүх газар ташламтмал байхгүй. Гэтэл зарим газар ашигламтмал байна. Тийм газруудад их хэмжлэн тухайн улс орнууд яадаг вэ гэхээр байгальтай ээлтэйгээр ашиглах боломжтой байвал ашигламтмалын салбарын тэргүй ээлжин тавиад өгдөг. Бусдад нь нөхөн төлбөр өгөөд та нэг жоох өөр нутагт шилжээд ажиллаа хийж амьдарчих гэдэг ямиг л хийдэг штэ тий. Тэгэхээр бид нар тэрийг л айгүй боловсон хийх ёстой. Одоо тэр халзан бүрэгдээх хөдөлгөх зөв юм бол. Гэсэн байр суурьтай. За бидний ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд урилгыг хүлээж аваад ирж хамгийн гол нь цаг заваа гаргаад зарцуулаад ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Амжилт хүсье. За маш баярлалаа. Үзэгчдээ бид та бүхэнд энэ жилийн эдийн засгийн форумын хүрээнд хийгдэж байгаа цуврал хэлэлцүүлгийнхаа ээлжис дугаарыг үзүүллээ. Энэ удаад бид ашигт малтмлын салбарын ирээдүй гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зочдтойгоо ярилцлаа. Эргээд бас та бүхэндээ зочдоо дахин нэг сануулъя. За, Ажилтны эрдэс баялагын яамны төрийн нарийн бичгийн дарга дашбөрөв. За, мөн Монголын чухал ашигт малтмлын холбооны тэргүүн
даваг. За Монголын уулуурхаан үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Ган Очир, за мөн ерөнхий сайдын зөвлөх Эрдэнэ Туяанар байсан юм а. Хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.